Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жуделожи подкастын маань 86 дахь дугаар үгээр хэлж байна. Энэ удаагийн дугаарыг Ойка болон Меганар хөтлөн явуулж байна. За энэ удаагийн дугаараар захиргааны акт хууль зөрчсөнтэй холбоотой. За тэгээд захиргааны эрх зүй дотроо газрын нэгэн сонирхолтой маргааныг манай Ойка ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Ингээд маргаан руу орцгоё. За өнөөдрийн дугаараар энэ газрын маргаан сонгогдсон шалтгаан гэвэл ер нь нөгөө газрын маргаан бол захиргааны шүүхийн нийт маргааны 20-оос 25 орчим хувийг эзэлдэг. За захиргааны яг энэ хэрэг маргаан төрөл дотроо бол хамгийн өндөр давтамжтай захиргааны эрхийн шүүхийн бас ачаал тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж идэг практик дээр их гардаг юм маргаан байгаа. За тэгээ өнөөдрийн маргаан маань болохоор улсын дэвшүүхээр 2023 оны 11 сарын 12-нд эцэслэн шийдвэрлэгдсэн маргаан байна. За энэхүү маргаан маань газар эзэмших хэрэгтэй холбоотой. За тодруулбал нэхэмжлэгч маань бол иргэн байгаа. За тэгэхээр нэхэмжлэгч маань 2004 онд Булган аймгийн Цэлэнг сумын засаг даргын захирамжаар газар эзэмших хэрэгтэй болсон байдаг. За тус захирамжийн хүрээнд болохоор нийт 34 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатаагаар тухайн иргэнд олгосон. За тэгээд газар олгох шийдвэр гарсны дараагаар газар эзэмших гэрээг байгуулад за тэгээд гэрчлэгээ олгосон гэдэг ийм процессын дараалалтай явсан байгаа. За тэгээд ийхүү газар эзэмших эрхийн гэрчлэгээний хүчинтэй хугацаанд буюу 2012 онд тухайн иргэнд олгосон байсан газраа Цэлэнг сумын засаг дарга нь хээ гэдэг хуулийн этгээдэд олгосон. Ингэхдээ газрын эрх шилжүүлэх тухай гэсэн ийм нэртэй захирамжийг гаргасан байдаг. За ийхүү 2004 онд иргэний олж авсан газрыг 2012 онд хуулийн этгээдэд шилжүүлсэн учраас тухайн иргэн маань захиргааны эргийн анхан шатны шүүхэд 2022 онд нэхэмжил гаргасан байдаг. За тэгээд анхан шатны шүүхийн тухайд гэвэл нэхэмжлэх иргэн маань ямар агуулгаар нэхэмжил гаргаж байгаа вэ гэхээр Булган аймгийн Цэлэнг сумын засаг даргын 2012 оны тэр дугаар захирамжийн хавсралтад заасан Б-гийн газрыг Х компанид шилжүүлж байгаа тэр хэсгийг илт хууль бус болохыг тогтооход Б буюу иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг засаг даргаад даалгах гэсэн ийм хоёр хэсэгтэй нэхэмжлийн шаардлагыг гаргасан байдаг. За тэгээ шүүхээс тухайн нэхэмжлийн шаардлагыг хүлээн авч хянаад ямар шийдэл гаргасан бэ гэхээр анхан шатны шүүх болохоор 2012 оны ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн холбогдох хэсгийг бол илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэхдээ Б-гийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг засаг даргаад даалгах гэсэн ийм нэхэмжлийг 2 дугаар хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. За тэгээд ингэхдээ ямар дүгнэлтийг хийдэг вэ гэхлээр тухайн иргэн болон хуулийн этгээд хоёрын хооронд бол тийм газар шилжүүлэх гэдэг тохиролцоо огт яваагүй. За хэрвээ иргэнээс иргэн хоорондоо ч юм уу хуулийн этгээд хоорондоо газар шилжүүлж байгаа тохиолдолд газрын тухай хууль заасан тодорхой процессын шаардлагыг хангах ёстой. За үүнд нь газар шилжүүлэх тухай хүсэлт гаргах ёстой. Түүнээс гадна талууд газар шилжүүлэх тухай гэрээ байгуулад тухайн гэрээг нотариотоор гэрчлүүлэх ёстой. За тэгээд эрхийн гэрчлэгээгээ шилжүүлж байгаа бусад нотлох баримтуудыг бүрдүүлэх ёстой. Түүнээс гадна газар эзэмших эрх шилжүүлэх тэмдэгтэй үр хамжийг төлөх гэсэн ийм тодорхой процессын нутаг баримтуудын үндсэн дээр газар шилжүүлэх харилцаа явагддаг. За тэгмүүд одоогийн тохиолдол дээр бол тухайн иргэнээс өөрийнхөө газрыг хуулийн этгээдэд шилжүүлэх тухай юм аливаа хүсэлтийг гаргаагүй байхад сумын засаг дарга маань шилжүүлж шийдвэрлсэн нь хууль бус байна гэж шүүх үзсэн. За тэгээд яагаад харин тэр иргэний газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг сумын засаг даргад даалгах хэсгийг хангаагүй вэ гэхлээр энэ иргэн маань өөрөө сумын засаг даргад хандаад газар эзэмших эрхийн гэрчлэгээ сунгуулах хүсэлт гаргаж ийсэн тэр нотлох баримтууд бол хавтад тэрэг давагдаагүй байна. Ер нь нэг үндсэндээ дүгнэж хэлбэл энэ бол иргэн маань газар эзэмшүүлэх хүсэлтээ сунгуулах тийм хүсэлтийг аль биесээр ер нь гаргаж ийсэн баримт хэрэг давагдаагүй гэсэн үг. За ийм учраас сумын засаг даргад газар эзэмшүүлэх хугацаа сунгуулахыг даалгах нэхэмжлийн шаардлагын хэсгийг бол хэрэгсэхгүй болсон байгаа. За тэнгүүд энэхүү маргаанд маань 3 дахь этгээд оролцож байгаа. За 3 дахь этгээд нь хэн бэ гэхлээр энэ маргаан бүхрийн захиргааны актын хүрээнд эрх ашиг хөндөгдөж байгаа этгээд буюу газрын эрхийг шилжүүлж авсан гэгдээд байгаа Х гэдэг компани 3 дахь этгээдээр татагдсан. За тэгээд анхан шатны шүүхийн шийдвэрээр ерөнхийдөө 3 дахь этгээдийн газар эзэмших шилжүүлээ авсан тэр захирамжийн хүчингүй болчихж байгаа учраас 3 дахь этгээдийн эрх ашиг зөрчигдөж байгаа.
За тийм учраас 3 дахь шийтгээд маань давзаалдах журмаар гомдол гаргасан байдаг. За давзаалдах шатны шүүхийн хувьд бол шийдлийн хувьд анхан шатны шүүхээс зөрүүгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. За ингэхдээ дүгнэлтүүд нь мөн одоо анхан шатны шүүхийн шийдвэртэй төсөөтэй. Тухайлбал за энэ иргэнээс хуулийн этгээд рүү газрыг шилжүүлэх процесс ажиллагаа нь өөрөө газрын тухай хууль заасан журмыг зөрчсөн байна. За хоёрдугаарт за иргэн маань бол энэ газар эзэмших эрхээ сонгуулах хүсэлтийг аль биесээр бол гаргаж исэн гэх баримт хэрэгт авагдаагүй гэдэг үндслээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. За тэгээд хууль хэрэглээний хувьд ганц 2 заалт одоо нэмэлтээр оруулж өгөөд давзаалгах шатны шүүхийн шийдвэр нь бол дуусгарласан байдаг. За ингээд ер нь бол 3 дахь этгээдийн маань эрх ашиг одоо хөндөгдсөн хэвээр газрын эрх нь хүчингүй болсон байгаа учраас хяналтын журмаар гомдол гаргадаг. За хяналтын журмаар гомдол гаргахдаа захирааны хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай хуульд заасан 2 үндслийг одоо үндслэл болгосныг шүүх бол хүлээн авдаг. За эхний үндслэл нь болохоор анхан болон давзаалгах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн. За хоёр дахь үндслэл нь болохоор хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг 2 үндслэл байгаа. За тэгээд дээд жүг энэ 2 үндслэлээр хүлээж авсан гэсэн үг. За дээд жүгийнхээ шийдлийг нь товч хэлэх юм бол шийдвэр магадлалыг хүчингүй болгоод 3 дахь этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлсэн. За тэгээд ийхүү шийдвэр гаргахдаа дараах одоо хууль зүйн үзүүлэлтүүдийг бол тайлбарладаг. За хоёр шатны шүүх бол иргэн газар эзэмших эрхийг шилжүүлэх энэ процесс ажиллагаа бол газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг хийхдээ хоёр шатны шүүх бол зөв дүгнэлт хийсэн байна. Гэхдээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх. За тэгээд нэхэмжлэл хангагдсанаар түүний эрх нь одоо нэхэмжлэгчийн эрх яг хамгаалагдах уу гэдэг асуудлаар бол хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлсэн алдаад болсон байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл эхнийх нь болохоор одоо анхан болон давзаалгах шатны шүүх яаж шийдвэрлээд байгаа вэ гэхлээр одоо нөгөө 3 дахь этгээд рүү газар шилжүүлсэн тэр 2012 оны захирамжийг бол илт хууль бус гэдгийг тогтооцсон. Гэхдээ одоо нөгөө иргэний маань газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийн хэсгийг нь болохоор сумын засаг дарга даалгах хэсгийг нь хэрэгсэхгүй болгочод байгаа. Тэгвэл энэ нэг тийм логикийн зөрчилтэй юм шиг хэсэг болчиход байгаа. За тэгээд энэ яг газар эзэмших эрх сунгуулахтай холбоотой газрын тухай хууль дээр ямар зохицуулт байдаг вэ гэхлээр газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгуулна гэсэн заалт байдаг. За газар эзэмших эрхийн гэрчлэгээ болон газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол автоматар ингээд газар эзэмших эрх дуусгуулна гэдэг зохицуулт байгаа. За тэгээ иргэний хувьд бол газар эзэмших эрх олгох одоо захирамж 2004 онд гарсан байдаг. За тухайн үедээ газрыг 15 жилийн хугацаанд авахар шийдвэрлэгдсэн. За тэгээд тус 15 жилийн хугацаа маань бол 2019 онд дуусгарлагдсан байгаа. За тэгээд манай нэхэмжлэгч юу гэж тайлбарладаг вэ гэхлээр газрын эрхээ сунгуулахаар удаа эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасан гэж хэлдэг. Гэхдээ одоо шүүхийн татаж авсан тэр нотлох баримтын хүрээнд аваад үзэхэд газар эзэмших хүсэлтээ сунгуулах талаар зохих баримт бичгийг одоо хууль журам заасан процессын дагуу гаргаж исэн тухай нотлох баримт авагдаагүй. За газрын тухайлбал юу гэж заасан байдаг вэ гэхлээр одоо газрын эрх сунгахтай холбоотой зохицуулт нь ямар байдаг вэ гэхлээр эрхийн гэрчлэгээний хүчин төгөлдөр хугацаа дуусгаас өмнө 30-аас доош хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны засаг даргад гаргана. За тухайн хүсэлттэй дараах баримт бичгийг авсаргана гэж заасан. За үүнд нь болохоор газар эзэмших эрхийн гэрчлэгээ. За тэгээ газрыг ашиглаж байгаа хугацаанд төлсөн төлбөрийн баримт. За байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг одоо газар ашиглаж эзэмших хугацаанд хэрэгжүүлсэн байдлын тодорхойлт гэсэн ийм баримтуудыг шаарддаг байна. Тэгэхээр энэ баримтууд маань ерөөсөө одоо шүүхэд цугларсан нотлох баримтад бол байхгүй, авагдаагүй ийм баримт байхгүй гэсэн. За тийм учраас нөгөө нэхэмжлэгч маань ер нь бол газар одоо эзэмших эрхийн хугацаа дуусгаас өмнө цохих ёсоор газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй байна гэдэг дүгнэлтэд хүрж байгаа. Тэгэхээр одоо газар эзэмших эрхийн хугацаа нь бол 2004 онд газар авснаас хойш 2019 оноор ингээд дуусгарлагдсан юм байна гэдэг ийм дүгнэлтэд хүрж байгаа. За тэгээд хяналтын шатны шүүх ямар одоо хууль хэрэглээний тайлбар хийдэг вэ гэхлээр за төрөөс хуульд тусгайлан заасан журмын дагуу тодорхой нөхцөл болзол хугацаатай олгогддог аливаа тусгай зөвшөөрөл эрх нь хүчинтэй буюу олгогдсон хугацааныхаа дотор эзэмшигч этгээдтэй эрх зүй үйлчлэл үр дагавар үүсгдэг. За хэрвээ хугацаа нь дуусаад цаашид сунгагдаагүй эсвэл одоо хуулиар тусгаалan шаардсан болцлыг биелүүлээгүй зэрэг нөхцлөөс үүдээд одоо дуусгар болсон болвол
уг тусгай зөвшөөрөл эрхийн дагуу аливаа шаардах хэрэг үүсдэггүй гэдэг ийм тайлбарыг хийж байгаа. За тэгээд манай иргэний хувьд бол одоо нөгөө газар эзэмших эрхийн хугацаанд дуусгар болсон сонгуулах одоо хүсэлт гаргаж байгаагүй учраас тухайн газар эзэмших эрхийн дагуу одоо шаардах эрх эдлэх ямар ч одоо боломжгүй болчихж байгаа. За тэгээд үүнээс гадна бас тухайн иргэн маань газрыг одоо эзэмшиж ашиглах хугацаанд газрын төлбөрийг бол огт төлж байгаагүй байдаг. За түүнчлэн тухайн газрыг өөрөө ашиглахгүйгээр 3 дахь этгээдэд ашиглуулж исэн. Гэхдээ цохих этгээдээс газрыг 3 дахь этгээдэд ашиглуулж болох цагтлаар зөвшөөрөл авч байгаагүй байдаг. За мөн газрыг одоо нөгөө гэрээн заасны дагуу өөрөө зориултын дагуу ашиглах хэрэгтэй байсан боловч өөрөө зориултын дагуу эзэмшиж ашиглаж байгаагүй ийм зөрчлүүдийг гаргасан байдаг. За тэгээд ийм зөрчлүүд гаргаад газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй хэрнээ газрын эрх дуусныхаа дараа шүүхэд хандаад эрхийн хамгаалалт шаардж байгаа нь үндэслэгүй маа гэж бол улсын дэд хөдсөн байдаг. За тэгээд хэдийгээр маргаан бүхийн захиргааны акт буюу одоо тухайн нэхэмжлэгчийн одоо газрыг яг эрх нь одоо хүчинтэй байх үед 3 дахь этгээдэд шилжүүлсэн боловч нэхэмжлэгчийн хувьд тухайн газар эзэмших эрхийн хугацаа дуусны дараа шүүхэд хандж байгаа нь одоо түүний хувьд бол нөгөө нийтийн эрх зүйн тийм субъектив эрх үүсээгүй байна гэж үзээд нэхэмжлэг хангах үндэслэгүй гэж шийдвэрлсэн байгаа. За маргаан маань энэ үрээд одоо дуусч जैन. Тэгээд ер нь ялангуяа захиргааны шүүхтэр бас нэлээд одоо ийм дүгнэлт хийх хандлага гэх юм уу те ийм дүгнэлт хийдэг. Энэ нь бол мэдээж яг тухайн шийдвэр одоо үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч этгээдийн субъектив эрх шиг одоо юу гэдэг нөгөө олон нийтийг зөвлөлж өмгөөлөгч гэдэг юм уу нөгөө холбогдох төрийн бас байгууллагууд олон нийтийн эрх шиг хамгаалсан нэхэмжил одоо гаргаж байгаас бусад тохиолдолд тухайн хүний нөгөө субъектив эрх бол зөрчигдсөн байна гэдэг тийм шаардлага байдаг. Тэгэхээр яг түүнд үндэслэж гарсан юм сонирхолтой одоо шийдвэр дүгнэлт байлаа гэж харлаа. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн дугаар маань дуусж байна. Дугаарыг маань сонссон та бүхэнд баярлалаа. 2-7 хоногийн дараа иргэд уулзцаая. Баяртай. Баяртай.